За сайн уу манайхан энэ удаагийн дугаараар Шрек 3 анимашны үйл явдлыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Шрек 1-2 киноны тайлбарыг аль хэдийн оруулчихсан description хэсэгт линкийг нь байршуулсан байгаа тул үзег байгаа бол эхлээд 1-2-ыг нь үзчихээд 3 дахь ангиа үзээрэй гэж зөвлөе. Энэ удаагийн дугаартай Тансаг Морны сайн эс хамтран ажиллаж байна. Ханхүү чайман алсын ас сайзын оргил руу урагшаа гисээр жүжигчилсэн тоглолт үзүүлж хүмүүс түүнийг шоолон инээж буугаар кино маань эхэлдэг. Хизээч ийм доромжллыг амсаж байгаагүй ээжийн эрх бабушка маань ээжээ гэж дууцаар ширээнийхээ ард уйлж гарав. Сонингийн цааснаас Шрек, Фиона хоёр хаан Шрек өвлөн авна гэсэн бичвэрийг уншаад Шрекээс хаан Шрек булаан авч өшөөгөө авахаар улаардаг. Алсын ас хаан тусад ном гүм ноёлож манай хоёр дууг найрнаасаа дөнгөс иртэл ээлжийг муур хоёр орж ирээд та хаан Шрек өвлөн авахтаа бэлдэх хэрэгтэй гэж хэлээд ээлжийг орны даавууг сөхтөл манай Шрек шалдан хөвтчихдээ. За тэгээд хаан Шрекийнхээ бэлтгэл хийх гэж усан онгоц нэвтрийг сүрүүлээд ёстой ухамтаж өгнө. Хөөрхөн хөлийн хураануудыг нь өрөмдөөд сормоосыг нь дэрвэлгэж будаад юу л олгоод хайчив да. Армажиг хоёр маань нэг хөөрхөн бие бинийгээ өмсөх гэж байгаа залтай л хувцас зарлж чаддаггүй. Маажигч хийдэг гэсэн хүнээр хонгоо сайхан мажуулж байтал хөшиг нэгдэж амар эвгүүд үр төрхийг гэргэд хараад мэл гайхах үед урт амьсгаа автал хувцсан задарч бөө өмнө. Шрек өөрөөс нь болж ийм юм болцоход байхад л өрөөндөө орж за би хизээш хаан болно гэж байхгүй юм байна. Энэ бол бүтэхгүй зүйл гэж уурлаад арай гэж тайвшран хэвтэж байтал Фиона түнд бидний намагт жижигхэн хөлтэй өмнөд гүгэд дэвэл гой нийтэргээд ширэмсэн мосноо ойлгуулах гэтэл төмөс Шрек хулганууд уу гэж буруу ойлгочтیں۔ Энэ үед гаднаас харуул орж ирэн гинтийн мэдээ дуулах бөгөөд эмгэнэлт үйл явдал болж мэлхий болон хувирсан хаан Харалд нас борж нэг дор бөөн шок. Хаан Харалд нас орохынхаа өмнө Шрекэд хаан Шрэгээ өвлүүлж үлдээмээр байгаагаа хэлэхэд Шрек за та нэрээ бие муутай нөгөө ертөнц рүү юугүй явах гэж байгаа хэрнээ бас надаар тоглоостэй гэтэл хааны царай төв болж Шрек хэлсэн үгэндээ гимшин саналаас нь эрс татгалзнаар хаан Харалд өөр нэг хүн байгаа талаар түүнд хэлээ. Тэр бол Артур. Түүнийг олоорой гэж хэлээд бурхны оронд залрахан тэрээд хотын бүх иргэд хаан Харалдыг нас барсанд гашуудаж хаалга цонхоо хааж эмгэнэл илэрхийлнэ. Энэ үед ханхүү чармын үлгэрийн хорон санаатнууд байрладаг мохлогт ирээд сандал дээр нь алчуур тавьж сууж муугаад өөрийгөө одоо юу гэж бодсон юм бэ? Тэгээд үлгэрийн хорон санаатнуудыг өөртөө эсвэлэх гэж оролдох бөгөөд хорон санаатнууд түүнд нэг л яазгүй хандаад байсан тул засангаа 7 одоотой нийлснээр чи үзэсгэлэнтэй байхад болсон гэд бүх хорон санаатнуудын төөхийг ярьж өгөөд өөрийн талд оруулж чаддаг. Хаан Ширээний өв залгамжлагч болох Артурыг хайх аян занд Шрек ээлжийг гуталт муур 3 далайн хөлөг онгоцоор явах бөгөөд нөгөө муурч амар шалиг олон эмэгтэй мууртай салгаас хийгээл өө би тантай танилцаж хараахан амжаагүй юм байна. Тэрэндээ бас их харамсаж байна гэх үед ээлжийг эхнэрээ тавьшруулан аавын сургаал хүүхдүүдтэй хайрлаад хөгжилдөж тоглоно. Харин энэ үед Шрек Фиона хоёр салгаас хийх бөгөөд яг онгоцондоо суугаад хөдлөхт нь Фиона түнд би давхар олсноо хэлдэг. Унтаж ядал зүүдэнд нь баахан олон хүүхдүүд ааваа гэж хашгирч байлан түүнийг хөөж байгаагаар зүүдлэн. Зүүд угаасаа ийм эмх замраагүй байдаг л да. Шинэ өв залгамжлагчийг олох ёстой байдаг, ядаж байхад өөрөө аав болж хариуцлага өргөх ёстой гэл мэдээж энэ бүгдэд Шрек бэлэн биш байгаа Шрекийн сэтгэл санаа докторгүй болж байгаагаас харагдана. Арай гэж Артурын ээж хідэн суралтад дунд сургуульд ирэхэд үе тэнгийнхэн дундаа гадуурхагдсан өөртөө итгэлгүй сул дорой өсвөр насны хүү байх нь тэр. Морь онсон царайлаг залууг Артур байна гэж бодоод мөрөн дээрээ тохоод явж байхад жинхэнэ Артур зогтож байна шүү. Тэгсэн нэг охин ирснээр хүү ногоо мангасаа би ингэж хэлхийг хүсэхгүй байгаа ч гэсэн манай найзад чид хаалгадаад байна гинэ гэд бох үлээж мүлээх үе Шрек эрс татгалзан Артурыг хайхаар явна. Артурыг олны өмнө ичвэтэр байдалд орчихсон байж байхад нь Шрек олж уулзан алсын ас хаан тусыг захирах хаан болно гэхэд эхэндээ тоглоод байна гэж бодсон ч сүүл рүүгээ за үзээд алдахад яавал гэжтэй гэсэн байртай итгэж зөвшөөрдөг. Фиона засангаа үнсгэлжин Рапунзель гэх мэд гүнж нартай өөрийгөө жирэмсэн босон Шрек түүнийг их сонин хүлээж авсан талаар ярилцаад сууж байхад ханхүү чармын шүүр өнсөн шулам хорон санаатнуудтай хамт тэнгэр дээгүүр нисэн ирээд хотод үүмэн самуунд идэж эхэлдэг.
Ханхүү Чермен Фионагийн өрөөнд орж ирэхээс өмнө Фиона нууц хаалгыг нээж найзуудтай хамт зогтоох бөгөөд Ханхүү Чермен жигмэгийн өнгөрсөн хар бараан дурсамжийг ярьж өгөн сэтгэл санаагаар унах үед 3 тоороо Ширэкийн байгаа газрыг заагаад өгчдөг. За сайн байна уу тансаг мөрний сайнс. За өнөөдөр 16 дахь хоног дээр морныхын эснүүдийг цэвэрлэх гэж байна. За тэгээд морны эсэл цэвэрлэхэд бол бас цэвэрлэхэд бол ингэж цэвэрлэгдэж бөөгнөрж байгаа. За нөгөө жижиг үүрмэг гэд байдаг одоо хүмүүсийн гоочлоод байгаа зүйл бол баасны гадуур ингэж наалтаж баасыг маш сайн нэгт татваруулж өгч байгаа гэсэн үг. Артур өөрийгөө сул дорой гэж бодсоор байхад Ширек элжийг муур гурав түүнийг ятхан ухааруулж итгэлтэй удирдагч болох замыг зааж өгснөөр далайд хөвөн явхад хүлэг онгоц гинэд жолоодлогоо алдаж Артур би хизээч хаан болж чадахгүй тэмс буцлаа гэд хүлгийн жолоог эргүүлэх гэж Ширектэй тэмцэлдэх үед хүлэг онгоц хад мөргөө сүрнэ. Тэд арал дээр гарахад Ширек түүнд уулан би хаан ширээн суух байсан ч гэхдээ би ийм намгийн ногоо мангас учраас яаж бүхэл бүтэн ус удирдах чадах вэ гэд яриад араас нь явж байтал Артур нэгэн байшаа олж харснаа тослаарэ авраарэ намайг мангас идэхнэ гэж ойрлж хаалгыг нүүтгэхэд хүний толгойн дүрс гинэд гарч ирээд дотроос нь уртаас урт сахалтай шидтэн гарч ирснэ. Шууд том жулуу амандаа хийгээд зээжил цус нэтэр гаргаад ер нь их сонин хүн байхан тэрээ. Гинэтхэн Ширек Артур хоёр муудалцгаад Ширек за зүгээр байгаарай. Жижигхэн битэй тагжгар амтан минь чи одоо өөрийгөө юу гэд бодцсон их хуцаад байвал зөрүүч амбардаад буцаагаад явуулчихна шүү гэл нэлийн ширүүн өнгөөр ярихад шидтэн манай хэдийг мэргэлж өгөхөр болоод шүн дунд болсон хойно төвөдөг гал асаан данаас нь юу харж байгааг асуугаад хувь заяаг нь мэргэлж өгдөг. Артурд өөрийнх нь амьдрал шувуугаар дамжуулан харагдах бөгөөд түүнийг баг байхад аав нь хаяад явсан юм билээ л дээ. Үүнийг мэдсэн Ширек бас өөрийн бага насны гунигт түүх болох төрсөн аав нь түүнийг идэх гэж байсан талаар түүнд хэлж өгнө. Энэ үед хонглоор дамжин гадагш гарах үед Рапунзель зүгээ өөрчлөн ийш яваарай гэхэд бусад гүнжнэр түүнийг даган араас нь очиход Ханхүү Чермен аль хэдийн түүнийг барьсан байхan тэр. За энэ муухай хэсэг явах чинь хөөхтүүдээ нүдэд дараарай. Рапунзель Чермен хоёр гинтгийн бие биентэйгээ уулзсаад Фионог бусад гүнжийн хамт шорон торно. Манай дөрвийг өглөөс ирэхэд үлгэрийн хорон санааднууд бүсэлж аван бөөн зодоонуудын болоход манай эд азар дийлж нөгөөдөл нь ойн гүнлөө зүгтаад явчихна. Фиона аюулд орсон гэдгийг мэдээж Ширек би Фионог аврах ёстой. Харин чи хүсэж байсан гэрлүүгээ хайрдаа гэхэд Артур үгүй дээ би одоо харихгүй. Харин надад санаа байна гэснээр шидтний ид шидээр дамжуулан Асгалын хаантаас шууд шилжин очихоор болдог. Шидтэн зөвшөөрөөгүй тул Артур хулаагаасаа уйлж байгаа дүрсгийн шидтний сэтгэлийг уйрааж Асгалын хаан тусад ирнэ. Энд бяцхан асуудал гарсан нь Илжиг муур хоёрын сүнс солигдчихсан байдаг. Хотод орж ирэхэд моднууд балет бүжиглээж Ханхүү Чермен жүжигийн бэлтгэлээ хийж байгаад Ширекийн оронд орлон тоглож байгаа хоёр хүнийг сэлмэрээр завчаад алчдیں۔ Амар зэрлэг. Ханхүү Черменийг өрөөндөө орж ирэхэд манай дараас нь орж ирэх бөгөөд Ханхүү Чермен харуулуудыг нууц товчлуураар дамжин дуудаж тэднийг бүсэлж аван Артурын хоолойд утаа тулган энэ одоо ирээдүйн хаан юм уу гэхэд Ширек үгүй тэр биш. Хаан дараагийн үс алхамжлагчаараа намайг нэрэлсэн. Тэр зүгээр нэг сул дорой усан тэнэг гэж хэлэхэд Артур чи намайг хуурсан байна гэд яваад өгнө. Үнэн дээр Ханхүү Чермен Артурыг алчгаж магадгүй гэж бодсондоо түүнийг аврах цэцгийн арга нь юм л да. Шоронд хоригдсон гүнжүүд хоорондоо маргалдаж байтал Илжиг муур хоёрыг харуулууд оруулж ирнэ. Фиона юу болсон бүгдийг манай хоёроос сонсоод бусад гүнж нараа зоригжуулна. Бусад гүнж нар за алгалаа. Бүгд баринда гэснээр өөрсдийн газарт очиж хэвдэх нь хэвдээ зогсоод байраа эзэлнэ. Фиона энд яг юу болоод байна гэхэд ямар нэгэн ханхүү ирж аврахыг хүлээж байна гэдэг. Энэ үед Фионогийн ээж тухаараад хоосгон ханыг цөм өргөж гарц гаргаж өгнө. Ингэснээр гүнжнэр бүгд даашин зааварч тастан левчгээ үрдэж шатаагаад зэрлэг хэлбэр шилжиж бослог гаргахаар явна. Засангаа гүнж сайхан дуу хоолойгоор моддын анхаарлыг татаж агаад аимшигт хорон байдлаар шувууд болон ойн амттыг ашиглан өөмөн самундыг дийнэ. Илжиг муур хоёр бусад үлгэрийн баатруудтай хамт хөлөвлөгөө зохиож байгаад Артуртай таарч Ширек чиний амийг аврахын тулд тэгж хэлхээс өөр арга байгаагүй маа гэдгийг хэлнэ. Хөөрхөн божхонод тэжээдэг хүмүүс байвал анхаарлаа нааш нь түр хандуулаарай.
Хөөрхөн мунчаанууд маань эсээ голоод эсэн дээрээ бие засалгүйгээр гэрийн хаа сайгүй хүндрэх гээд байдаг учраас хизээч гологдохооргүй үнэр дарагчтай сайн чанарын хүнс сод агуулсан тул давхар ариутгал хийгддэг тансаг морны сайн эсийг сонгон эргэлээд үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 8822 3733 утаснаас болон тансаг морны сайн эс пэйж утаснаас аваарай. Жижигчилсан тоглолт ихэж ханхуу чармин Рапунзель 2 жүжигээ тоглож байхад гар хөлийг нь хөлсөн жинхэнэ ширээг гарч ирэн тайзан дээр ширээг ханхуу чармиг доош нь хийж ард иргэд бүгд инээлдэн байгаа түүний урыг маш ихээр хүргэж элдээ далайн ширээгээ яг алах гэж байхад нь луу галаар түргэж үлгэрийн баатрууд болон элжиг, муур, пиано болон бусад гүнжнэр орж ирнэ. Ширээг за одоо дуусан байлгүй дээ чармин. Одоо энийг суллаад сайхан эр хүн шиг хойлохнаа үзчихвүү гэхэд сайхан санаа байна. Гэхдээ надад бүр илүү их сайхан санаа байна гэж хэлээд үлгэрийн хорон санаатнууд гарч ирэн манай талынхныг бүгдийг нь барьж орхив. Ингээд ширээгийг яг алах гэж байтал Артур гарч ирэн олны өмнө зогсоод та хэд насан туршдаа хорон санаатан байхыг хүсэе юу? Энэ амьдралаа өөрчлөе гэж нэг ч удаа бодож үзээгүй юу? Хэрвээ хүмүүс чамайг махчин эсвэл азгүй амьтан гэж үздэг бол тэдний үгийг заавал сонсох шаардлагагүй. Гол нь чи өөрийгөө хэн гэж дүгнэдэгдэл байгаа юм а гэхэд хорон санаатнууд өөрийн хүсэж мөрөөддөг зүйлсээ хэлээд зэвсгээ аян гүнж нарыг сулладаг. Ханхуу чармийн эцсийн орлохоор Артурыг алах гэж оролдоход ширээг түүний сэлмийг гинжээр ороон татаж эхэлдэг. Энэ үед ханхуу чармийн ширээгийг хотголж энэ бол миний эрен үе гэж бардамнахад ширээг үнэндээ жүжиглж лээсэн юм билээ л дээ. Зүгээр сувруун сэлмэж ихсэн мэдээ. Ингээд ханхуу чармийн цайзад дарагдан хүснээр Артур хаан ширээг залхамжлан авч ард түмэн түүнийг алга дашин хаан хэмээн хүлээн зөвшөөрнө. Шиддэг ирж элжиг муур хоёрын сүнсийг байр байранд нь эргүүлэн оруулах бөгөөд сүүл нь харин солигдоогүй байдیں۔ За тэр ч яах вэ? Ширээг харин 50 намаг руугаа буцаж аав болохоор сэтгэл зүрхээ бэлдэн пиано хүүхдэд төрүүлж 3 бяцхан зулцахтай болсон байх бөгөөд аз жаргалаар бэлхэн муугаар кино маань төгсдөг. Энэхүү анимашнаар бид хариуцлагаас зүгтахгүйгээр ямагт өөрийн хүч чадалд итгэх зэрэг олон зүйлсийг сурч мэдэх боломжтой. За ингээд ширээг дөрвөр удалтаа түр бабай бүгдийг нь үнсэе. Аа нэрийн сав дарааг үзчихвэл яг одоо сава дараарай. Бай бай.